За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Монгол банк бол ялангуяа Монгол банкны ерөнхийлөгчийн зүгээс бол булчимгүй ажил тийм алхмуудыг хийж ирсэн л да. Тийм ч учраас одоо өнгөрсөн 4 жилд 2 ч удаа Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг цөөнхийн зүгээс тавьж ирсэн юм аа. Ер нь та одоо ингээд томилогдоод цаашдаа тэр зарчимгүй, болчимгүй ийм асуудлуудыг цэгцлээрэй гэж танд хэлмээр байна. Танд ажлын амжилт юуны өмнө хүсье. Тэгээд юу гэвэл одоо Монгол банк бол үндсэндээ Монголын төв банк биш. Нэг арилжааны банк шиг болсон. Зарим компаниудтай ердөө шууд зээл олгож ирсэн. Ялангуяа асам-асамаар тэр бол нэлээд далимдсан байх л да, зарим нь бол. Түүнээс гадна Монгол банк дотроо ажилчдаа маш их хэмжээний мөнгө, ганцхан жил гэхэд 3.7 тэрбумыг байрны 1.7 тэрбум. Тэр Эсболд гэж хүндэхэд 180 сая төгрөг байрны үн. Тэгээд тэр Хээ Дэлгэр Ганбат нарын хүнд бол 139 сая 500 мянга гээд. Зарим хүмүүс нь болохоор 30-40 сая. Ийм тэгээ харилцан адилгүй мөнгийг олгож ирсэн. Тэр нь болохоор Монгол банкны хөгжлийн сан гэдэг нэртэй юмнаас өгж байгаа гэж тайлбарлаж ирсэн. Энийг бол Монгол банкны ерөнхийлөгч дангаараа эдэлж одоо ийм харилцан адилгүй мөнгийг бол олгож ирсэн юм аа. Энийг Монгол банкны бусад ажилтнууд, дэд ерөнхийлөгч байсан хүмүүс нь хүртэл мэдээгүй байсныг бол амнаас нь сонсч ирсэн. Ийм зарчимгүй байдлыг бол таслан зогсоогоорой гэж хэлмээр байна. Түүнээс гадна ер нь ийм зарчимгүй байдлаас болоод 1270 байсан доллар 12 онд одоо 2000 болчиход байна л да. Түүнээс гадна та банкны зээлийн хувь бууруулах чиглэлээр анхаарч ажиллана гэж байна. Энэ дээр бол яаж анхаарч ажиллах вэ? Бас Монгол банкны ерөнхийлөгчөөр тавигдах байгаа хүний хувьд бол ямар бодол байна уу гэж асуумал ялангуяа түрүүнд зарим манай жавхлан хэлж илээ. Тэр хөрөнгө оруулалтын санг энэ төр бол их дэмжиж бас ажиллах ёстой. Түүнээс гадна гадны банкны талаар ер нь ямар бодолтой байдаг вэ гэж танаас асууя. Өнгөрсөн 4 жилд бас гадны банк Монгол бий байлгах оруулах талаар бас нэг яригадаад дэмжигдээгүй. Ер нь бид нэр одоо ер нь Монгол, Куб, Солонгосоос бусдаа улсууд ер нь гадны банкыг бүгд чөлөөтэй оруулдаг юм шүү. Энэ тал дээр бол гадны банкыг оруулж ин зээлийн хөг бууруулах үүнтэй холбоотой инфляцийг бууруулах ажил дээр бол та ямар хөө ажиллах вэ гэдгийг бас асуумаар байна. За баярлалаа.